гадаа тэ талбайтай бас тайцсан маш өндөр байсан. Тэгэхээр бид нар бас өөрсдөө ур чадвар тэ филер ур чадвараа харуулах боломжтой. Тийм гоё даалгавар байлаа. Яг биднээс коктейлийг чимдэг нэг зүйл зайлшгүй хачир нь бол чимэглэлтэй. Тэгээд чимэглэлийн даалгавар байсан. Сонирхолтой гоё даалгавар байлаа. Тэмцээн цаашдаа илүү даалгаврууд маань илүү сонирхолтой болох тусмаа өрсөлдөө илүү болох байх гэж бодож байгаа. Ерөнхийдөө өрсөлдөөнөөс илүү бидний миний ч юм уу те бодож орсон зүйл бол дараачийн тэмцээнүүдэд бэлтгэх, дараачийн олон улсын тэмцээн ч юм уу тийм зүгээр өөрийгөө бэлтгэх байсан л та. Жишээ нь одоо үйлчлэл хийж байгаа зүйлдээ хүмүүст яаж хүргэх вэ? Хүмүүс яаж хөгжих вэ? Тэ камерын өмнө тэр шоугаа яаж хүмүүст хүргэх вэ? Тэр тал дээр санаардаас яаж гарах вэ те? За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент дэх зочин Бродвей сүлжээ ресторан. Мөн дээрээс нь Элме Хорстер хэмээх маш гоё жуус байгаа шүү. Хэрэглээд үзээрэй. За дараагийн оролцогч болох оюун сувдыг урьж байна. За оюун сувд бол зочин Бродвей сүлжээ ресторанаас төлөөлөн бас оролцож байгаа тийм ээ. За даалгаврыг одоо ямар коктейлээр биелүүлэе гэж бодож байна? White Russian гэдэг коктейл хийж чадж байна. За амжилт хүсье. Баярлалаа. За коктейлийн талаар. За чимэглэлээр энэ тавигдаж өгсөн материалуудыг ашиглаад нэг давтагдахгүй юм хийл гэж бодсон. За ер нь одоо бартендер хүн эмэгтэй байх нэг ховорхон байдаг шүү дээ, тий. Одоо Монголын анхны одоо бараг плеер чинь бартендер гарч ирэх юм шиг ба. Плеер хизэнээс төгс эзэмший гэж бодож байна. Одоогондоо бас нэг цаг болчихгүй. Гэтэ ер нь эндээс бас багштай болж байгаа. Тэгээ нэлээ хичээлнэ гэж бодож байгаа. Монголын анхны одоо ингээл эргүүлэл гараад ирэхэд вау гэж боо юм болно юм. Тэгэл ах гэж найдаж. Ерөнхийдөө ажиллаад хахад нэг төрлийн материал их ашиглаж байсан. Тэгээд ер нь сүү ашиглахгүй болохоор сүү ордог коктейл сонгож хийсэн. Тэгээ тэр тал дээр чимэглэл тал дээр жоохон мараахан болцсон. За манай нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн оролцогч болох Пүрэв Сүрэнг урьж байна. Хар сувд ресторанаас төлөөлөн оролцож байгаа. За бүгд радууд ашиг. За ямар коктейл бэлдээ гэж хийж үзүүлээ. Harvey Wallbanger гэдэг коктейл бэлдээ. За амжилт хүсье. За баярлалаа.
ямар гоё юм бэ? За коктейлийн талаар. За энэ Harvey Wallbanger гэдэг коктейл байна. Чихрийн сиропын би нэг fruit punch гэдэг шүү дээ. Passion fruit гэдэг энэгээр орлуулад хийсэн байгаа. Даж коктейл сэргэхэд. За чимэглэлийн тал дээр. Чимэглэлийн тал дээр бол угсаа лимоноор чимэглэсэн угсаа амтч лайм, лимон, цэвэр лимон гэсэн байна. Нэвтрүүлэг маань хасагдах журмаар явагдах ёстой. Тэгэхээр шүүгчид маань дүнгээ гаргасан байна. Тэгэхээр хамгийн эхлээд шүүгчд дүнгээ танилцуулан оноолтын зарлаж хамгийн бага оноо авсан мэдээж нэвтрүүлгийн журмын дагуу хасагдах болно. Ингээд шүүгчдээ анхаарлаа хандуулъя. Оног хамгийн өндөр оноо авснаас нь ихтэй танилцуулъя. Сэргэлэн 142 оноо. Отхо 124 оноо. Ачууд орж 123 оноо. Мөнх билэг 123 оноо. Батболт 113 оноо. Пүрвсрүн 114 оноо. Оюусууд 113 оноо. Анд 92 оноо. Шүүгчийн үнэлгээний дагуу Ананд 92 оноогоор хасагдлаа. Нэвтрүүлгийн журмын дагуу. Нэгэнт тэмцээн уралдаан болохоор яа харахгүй Ананд тэмцээнийг орох боллоо. Анхны удаа тэмцээн уралдаанд ороод олон мэрэгжил нэг нөхөдтэй болж олон зүйлийг ойлгож авсан байх гэж бодож байна. Ингээд Анандаа цаашдынх нь ажил үсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Өөрөө бас нэг 2 өдрийн нэвтрүүлгийг би өөрөө тасалсан. Тэгээ энэ угсаа миний буруу. Тэгээ тэрнээс болоод бас миний оноо жоохон багасчлаа. Тэгээд яг тэр өдрөө бас таслаагүй байсан бол би бас ижүүлдэх байсан баг. Яг миний буруу гэсэн учраас шоу тэмцээнд бол яг төрүүлээ гэдгээрээ биш. Яг мэдээж юм сонсож байгаа. Миний хувьд гэх юм бол яг Бермэнтэй хийгээд бол удаагүй л дээ. 1 жил болж байгаа. Тэгээ угсаа Бермэн гэдэг бол миний яг үндсэн мэрэгчил бол бас биш. Тэгээ яг би сонирхлынхаа дагуу бас ажил гэдэг үднээс илүү бас миний бас хийх туслаа зүйл гэдэг утгаараа би Бермэнийг хийдэг. Тэгээд их зүйл судлаа, их зүйл мэдлээ. Тэгээ бас шин бас найзуудтай боллоо. Тэгээ бас Бермэний холбоонд бас илслээ. Тэгээд энэ талаараа бас би шоунд дуснараа бас миний бас нэг шалбогдолтой бас нэг давуу тал энэ байна да.